Хэрвээ за жаахан ужир өвчнөтэй хүн дээр шаардлагатай бодъё. Эрүүл хүн дээр жаахан тэгээ яаж иж авах сууж байгаа тийм хэрэг. Өөрөө эрүүл хүний эдгэх чадвар өндөр. Тэгэхэд хотоодны шарахтай болж байгаа л. Иргэний үүдэн цусан гарц тийм үү? Эмгэгч гэсэн. За тэгээд зүрхний хавхуулгын бүрэн хаалтгүй. Тийм үү? Зүрхний химийн алдагдaltaй. За бөөрийн архив хэлбэрийн эдэгт өрөвсөл болоод цочмог өрөвсөлтэй хүмүүстэй шаардталт илэрх юм бол нөгөө төр бэлэн гойно. Тийм үү? Нөгөө төр бориглсон бас. Тэр өндөр хатуулагч чанартай хүнстэнд чинь тухайн шаардталтыг эдгэх биш судасны ханыг хэд хатууруулснаас болоод цус алдалт дотор цус алдалт үүсгэх хэрэгтэй байхгүй. Ойлгож байна уу? Хотоодны шарахыг хотоодны хан хэд цочирснаас болоод хотоодны шарах юм. Нарийн гээд сагараад төгжрлүүд үүснэ. Тэгэхээр тэр саармаг буюу ясны шүлний хэв шинжвэл хамгийн зөв эрүүл ямар ч эмгэгтэй байгаа үед одоо хордлого тайлах зорилттой хүнс юм шүү дээ.